Юу болсон юм бэ? Бүгд зүгээр үү? Гэрт асуудал гарсан гэж дуудлага ирсэн гинэ. Заз, тэгвэл энүүгээр шалга. Бэлтгэл хийхэд арай л чихтэй байгаа юм биш үү? Тэдэнд хийх гэрийн даалгавар байхгүй юу? Тэд гэрийн даалгавраа хийдгээ. Түүндээ ангийнхаа онц сурлагтан Лен Ийшаач гэсэн. Бидний хүүхдүүдтэй хатуурхлаа гэж хэлгээд чинь би дургуутсахгүй. Бид тэгдэг болохоор тэдний годамжнаас хол байлгах нь бидний үүрэг болохоор чи хүүхдүүдийг минь шалгамаар байна уу? Тэгвэл шалгалта. Манад ирээдүйн эмч, хуульч бас хэд хэдэн тенсний одод амьдардаг. Чиний яриад байгаа амжилтанд хүрэх боломж үнэхээр байгаа шүү дээ. Гэхдээ чиний тавьсан санал таалагдахгүй байна. Чи алдаа гаргаж байна да. Гэхдээ би чамайг зогсоохгүй. Хэдэн бөмбөг цогхыг харчгалт. За яах вэ? Та хоёрыг хингэлээ. Би Венус. Би Сирена. Юу гэж бодож байна? Би тэднийг төрхөөс ч өмнө 78 хуудас төлөвлөгөө бичсэн юм. Тийм ээ хонгор минь. Тэр охид тийм сайн бол би яагаад сонсоогүй юм? Тэд компаниг гэсэн зүгээр дээ тэд бидэн шиг царайлаг хүмүүс харж байгаагүй бах. Тэр сандарсан байна. Тэр нэг дуусга. Тэр илүү хичээх хэрэгтэй юм биш үү? Аюулгүй байхын тулд. Чамд дараагийн Майкл Жордан байгаа бол та. Үгүй дээ хөгшөө. Надад хоёр байгаа. Чиний хийх гэж байгаа энэ том алхам. Чи зөвхөн өөрийгөө төлөөлөд зогсохгүй. Энэ дэлхийд ирэх бяцхан хар охин бүрийг төлөөлөх болно. Би таны урмыг хуглахгүй. Чи миний урмыг хугалж чадахгүй. Энэ хорвоо хизээч Ричард Уильямсыг хүндэлж байгаагүй. Гэхдээ тэд та нарыг хүндлэх болно. Хэрвээ тэнд бүтэхгүй бол би хажууд чинь байх болно. Чи бол авраг. Энэ дэлхий энийг мэднэ. Энэ дэлхийд ирэх хамгийн аюултай амьтан бол сэтгэж чаддаг эмэгтэй. Тийм ээ аваа. Та нарын хийж чадахгүй зүйл гэж үгүй. Чи хэр аюултай гэдгийг харуулах уу? Тийм ээ. Венус Сирена 2. Энэ ертөнцийг донсолгох болно. Венус Уильямс хэн чиний сайн найз вэ? Та аваа. Сирена Уильямс хэн чиний сайн найз вэ? Венус. Тэгээд дараа нь та. Итгэмээргүй юм.